За, сайн байцгаана уу манайхаа. Би тэнхээ сайн бистэй. Ахин нэг бичлэгээрээ уулзгаж байгаадаа тун баяртай байна. Бичлэгийнхээ өмнө юу ч хийж subscribe дараагүй л ганц төвчдөрөд намайгаа баярлуулаарай. Өнөөдөр та нартай Krampus гэх шинэ жилийн жинхэнэ цоглог киног ярьж өгөхөөр бэлтгэлээ. Дуглан сууж таалан суурах нь. За энэхүү киноны маань үйл явдал шинэ жил гарахаас хэдхэн хоногийн өмнө хүмүүсийн ихтлгүүрт хэрхэн очролдог тухай кино юм. За тэгж бал яриач яах. Энэхүү түмэн дүн зодулж буйхээ бол манай гол дүрийн баатар отооноос Максгээл хожлоо явж. Харин ярангуйж ирж буй аавыг нь Том, ээжийг нь Сара гэдэг. Бичлэг хийгээд зогсож буй охин бол тэрний ихч болох Бет. За тэгээд Том ч үгээ суугатадж аваад гэртээ харихын тэр. Тэгээд л яагаад зодолсныг нь асуудал Макстэй зодолж байсан хүн Сантаг байдгүй өдрөл гэсэн юм шиг л. Тэгээд л бүү юм болсон аж ахуй. Тэгээд хөөрхөн гадаад л юм гэсэндээ хүүгэн зүгээр л яах вэ гэж л өнгөрдөг. Манай Монголд бол гэртээ ирээд 5 салаа бов таас их нь ойлгомжтой. Тэр ч яах энэхүү эмгэн бол Томми ээж болох Оми юм маань. Мууч хүүдээ их хайртай хэлэх. Юм л бол мүүгээ байнга мөрж байдаг хүүд. Зарим Бет ярьж байгаа залуу бол дүүний найз залуу. Яг сайхан найз залуутайгаа буулаад байж үйл газар хөдлөж үмэд дөргөн тэр. Харин тэднийг дайж байгаа нэгчүн халах шүү. Тэгээд юугээд удтал Сарагийн манигчин гэр бүл бөөнөрөө тэдний тэр шинжилэн тэмдэглэж байгаа юм байлээ л дээ зээлвэл. Харин Максийн гэр бүлийнхэн тэдний гэр бүл бүр нэг үнэн голоос ондургу. Ах トゥ хүсэндэл нэг юм хамттай байлгах гэд уулздаг марк. Харин үед нь Сарагийн эгчин Сарагийн том эгч болох Доротиг авчирчихсан байдаг. Сарагийн эгчтэй бүр нэг ясны дургу ах шиг. Гүй нэр яасан гэр бүл гэхээрээ ийм байдаг байна. За одоо яах вэ? Тэгээд л нэг юм бөөнөрөө ширээ тойр цугаад орой бол аятайгаа идээд сууж байтал. Жочны маань хоёр их Максийн захиаг булааж аваад чангаас чанх бүгдт нь толилуулаад амжхан тэр. Тэгээд л хөрхийн Макс маань захиагаан арай ядан булааж аваад үзэлцэж өгнө. Харин тэдний хоёр их нь хоккей тоглолт гээд хөрхийн Максыг маань хумаад авах тэр. Тэгээд л Макс хараад эцэн та нарын гэр бүл би дургу өдөргээд өөрөөргөө гүгээд явчихдаг. Харин аав зайлуул хүүгийнхээ өрөөнд орон жаахан тайвшруулчаад гараад явна. Макс ч Сантад бичсэн захиагаа яг сайханд өгтөөлөд байж байснаа гэнтэл зүмрэн дээрх чөөгийн наад зав юм ураад хийсгч гэсэн бодол толгой дотор нь Йонкигээд л ороод ирхэн тэртээ өрхөс. Тэгээд л юу ч бодлого уурч хаяа цонхороо цаацчихна. Тэгээд л тэнгэр харанхуй ээлж цас учир зүггүй шуураад эхлэхэн тэртээ өрхөс. Харин өглөөс ирэхэд тогийн тас орчихсон. Өөцний сүлжээгээд байх юмгүй гадаанч нэг байлаа царайтай цас өгнөс өөр юу ч байхгүй тэр. Харин хаалган дээр нь нэгэн шуудангийн өргөж ирчихсэн. Нэг бэлэг Сантагийн том үүдэлтэйчгээд явдаг. Хөөрхий Сарагийн чинь ямар айл гэхээр эдний дүнгүй бэлэг үлдээгээд явдаг байна гэдэргээд хөөрхөн атаархаст. Бэтэрэн би найз залуугийн очиод ирээгээд хар цасан шуурганаар ээж аваасаа бүр нэг шаалчаалж явахаар болдог. Найз залуух нь хэдгaiлийн цаанал юм бэл л дөөгн. Харин замд нь үзэгдэх хүн амьтан юу ч байхгүй. Ядаж байхад тэнгэр харанхуйлаа таг болчихсон зайлвал. Дотроо бол ямар лалраач иймснаар ганцаараа явъя гэж бодов гэсэн бодолтой л алхаж авсан бахтаа өрхөс. Тэгээд л буцдаг юм ухааны бодоод зоогсч байтал урд байрныхан дээр хүн сүг нь мэдгэдэггүй хар бөөнийс юм байж ухын тэр. Лалэр гэж. Тэгээд л хамаг жадлаараа чарлаад зуухтдаг юм байгаа зү. Өөрч яах вэ? Азар түрүүний хүргэлтийн машин замд нь таарч очоод артал мань хүн бүр нэг таг хөлдөөстэй шүү. Гөлөг гэж. Азар жижиг юм болохоор машины доогоор орж амхандаа л нуудах гэж үзнэ. Даач яаж нуудахуд юм балаа юмнаас. Эргээд ортол хөөрхөн тоглоом тавьчихад яваад өгсөн байх нь тэр. Тийм байлгүй. Сантал үүсэн байж гэж бодтол юу вэ? Дунд хур. Хөөрхий Бетиг маань хөөрхөн жижигхэн савнаас юу мэдэхгүй юм гарч ирээд зооглоодох. Буруу үедээ буруу газар явж явах юм та зайлвал. Хөөрхий ах. Тэгээд л Том Сара хоёр охиндоо санаа зов. Том араас нь явахаар бол. Харин Ховард гих Сарагийн эгчийн нөхөр нь туслахаар бол. Хоёр залууч машинаа хасааж аваад ойр хавар нь юун шалгаад явж байтал бүр нэг өгсөн нохоо ятгүй юу ч ялах шүү. Азар нэг хогийн машинтай таарад очиод зартал урт талынхын цонхыг яль бултал онгоолгоо ичсэн байхын тэр. Нөгөө хоёр жайсны ясан Ховардын машины араас нэг гар буу нэг шотгоо аваад цаашаа Бетийн найз залуугийн очтол. Бүр нэг өгсөн амьд нь мэддэхгүй хамаг юм онгорхоо тагсулдуу ахын тэр. Тэгээд л за буцах замдаа дахиад хаягээд сайхан алхаж байтал Ховардыг газар доороос юун мэддэхгүй юм татаад жирж өгөх тэр. Тоомч гар буугаараа буудаж амттай голтой үлдгэн тэр. Тэгээд л хоёр улгаач бүр нэг сүнсэн зайлаад машин арай гэж иртэл машин нүүрхий цавтгаа хариулын тавг болчихсон байлгүй л яв.
Арай ч нэг юм гэртээ ирээд Ховардын шахыг боож өгөөд юу болсныг асуудал. Дахиж лав гарч болохгүй. Гадаа гайг болохоор гарч бэлтийг аягээд гэртээ бүхээр болдог. Тэгэл хамаг хаалгуудээ банцдаж шатаад зочны өрөөндөө бөөнөрөө онохор бол. Хөөхөн бас цонх идрээрээ дурандааст. Нэг сони юм гадаа байсан нөгөө нэг баллаа зарайдээ засан хүнийхэн тоо нэгээр нэмэгдээд л байна. Ямар лалрынууд харуутанд юм хийгээд идэв байна. Харин Том харуулгаараа тоныг итэл Ховард чи миний амийг аварсан би харуулгаараа эдэргээд үлддэг өөрхис. Шаал худал нам унтаад өгсөн байлгүй л яах. Шүн дундч болж галж унтар тэр үеэр нэгэн гинжин дороолттой жигнэмэг доошоо буугаад ирхэн тэр. Мэдэж байгаа хүн түйч байхгүй гүйлэг гэж. Энэ үеэр угаасаа л нэг далчинсан босчоод нөгөө шүмгэх нь тодорхой үз. Тэр бол Ховардын хүү болох Бондгор. Очоод айсан чинжгүй нөгөө жигнэмий чинь хаазаад ав. Нөгөөтгөн ч шөөдөөс нашгараад гинжир бийг нь ороож аваад яндангаар татаад авч явдгийн даавн тэр. Нөгөө эдэн ч сэрж хөлнөөс нь татаж яаж ч орох үедээ алдчих. Тэгэл бүгд сонин царай гаргаад сууж битл. Омын өвшин галан гэл зүрдэж асаагаад би та нарт нэгэн түүх ярьж өгьегээд намайг бага хөхөд шинжилийг бүгд мартаж би чинь бүгдийг байхгүй болоосоо гэж загтал хэлгээсэн. Харин тэр үед нэгэн Крампус гэх Сантагийн хартал хэрэм бүгдийг үгүйж намайг шинжил байхгүй болвол ийм болно гэдгийг сануулan үлдээсээ эдэргээд хөөхөө үлгэр ярьж өгнө. Ховард тэрэн яаж итгэв вэ? Энэмгүй одоо юуг хуцаад байгаа юм бэ? Би юуг айн эдэргээд буугаан гаргаж ирээд гадаагаар зоостол нөгөө нэг зас үүнийх нь нараар баахан харавцтай юмнууд гуйлдэж байхыг хараад өмдөндөө арай л тусаачлгүй боцож ороод хаалгаа ахын тэр. Тэгэл яаж зүгтээ гарах идрээ бодоод байж байтал Ховардын хоёрын 0 орохоор яваад нэгсэн ашгарч аваад таг болох нь тэр. Манай хэдэж дээвэрлүү гараад очтол мангар том тоглоом мангас амьдаар нүхтийг нь залхиад зогсож байгаа нь тэр. Доод давхар тарин Ховардыг 3 жигнэмиг жинхэнэ үлийг нь эдэлж байдаг. Дээшээ гарсан хэдэж бас яаж зүгээр явах. Баахан хажуучин царайтай амилсан цоглоомнууд манай хэдийг болгож өгнө. Ховард зайлуул нөгөөд нь жигнэмээ будаад сомж туст нэг жижиг юм нь өөдөөс нүсрээд очтгийн даван дээр нохойн зугаад авах нь тэр. Ховард ч бөөн баяр. Нөгөөдийн зайлуул салж чадахгүй янаглаад үйж байтал Ховард ихнэр Линда охиноо хараад хамаг уурн үрээд нөгөө мө тоглоомнуудыг чинь бүр нэг үеийн үзүүлээд айна. Тэгээд лазуул жамд үлдээ доошо буугаад байж байтал агаржуулагчийн хоолойнд хүүхдүүдийг нь залгисан балай минь дуугараад байх нь тэр. Макс ч санаа уралдуулж агаржуулагч руугаа нохоогоо гүйлгэж. Нохоон ч олж очоод зууж аваад унгаад ирхэн тэр. Ховард ч заалаад өгөлд өмнө нусан дарцъя гэж бодоод яг буудах гэтэл яах вэ? Нөгөө тоглоомнууд нь гарч ирээд бас л яавал. Харин үед үзий яддаг хайрт ороот их чинь амийг нь аврахын тэрдээ өрхөс. Тэгэл нөгөө нэг балай тоглоомоо буудах гэтэл гадаа байсан балай царайтай юмнууд нь учир зүггүй хамаг юм эвдлээд ороод ирнэ. Шаал худлаа. Тэр хадаад үсэн юмнууд нь нэмэр байхгүй болгооч. Дэрнийх орон зүгээр банцнуудаараа галаан төлж байсан бол ааштай юуд. Тэгээд л манайд бүгдээр өмдөнд аваад хаяхан тэр. Хөөхий доордын ихчиг нь ч нэг гинжлээ татаад алга бол. Ховард ч тэнийг юм гисэнтэй. Нөгөө нэг залгидаг булгаачтай мордоод цонхоор гараад явчих. Үлцэн идэн ч яйдагээд байж байтал гэнтл хэнийг ирснийг мэдсэн үү яас. Нөгөө нэг хайчин царайтай юмнууд нь өөрсдөндөө өмдөндөө шийх шахуу гараад явчихдаг. Үлцэн идэж зугтах хэрэгтэй эдэргээд гадаа юусан хогийн машиныг унаад зугтаа эдэргээд гэлцгараад явна. Харин ом юм маань та нар яв. Би нүнтэй нэгийг өвдөж нэхэдэлээ уралцмаар байна гэд үлддэг. Тэгээд Крампус жирж эмгэнтэй нүрд болгон тэр. Даанч яаж ч орох үт хөрхийсэн. Хараад л сүнсэн аль хэдийнэ алга болчихж байгаа юм шүү дээ. Тэгээд л юухан байх вэ? Нөгөө нэг Сантагийн уд нь баахан зомби тоглоомнууд ом эмэг маань доорн бариад ийчих. Зогтож байгаа хэдий ч үйл том айдлаа. Арай гэж нэг машин дээр очиод асах гэтэл Максаас бусад бүгдийг нэгээр нь суулсаар аваад явчихна. Зайлуул Макс ч айх гайхын зовдлгүй эргээд артал. Крампус гих чинь урдан гарч ирээд нэгэн хон хаяжгаад яваад өгнө. Туслууд нь гэр бүлийнхнийг нэг торн шахчихсан. Явж байтал Макс Крампус руу бидэр лалрын хүслэн буцаалаа гэд хамаг чадлаар ашгартал. Сүрхий жижигхэн галтуул шиг юм үүсчих. Макс ч нэг төмөр бариад Крампус руу очтол арай л том юмаа зайлуул. Шууд л чичрээд нөгөө төмрөө алдаад "Гуй, чи бүгдийг нь буцааж чадна үстэй" гэд хэлтэл. Хөөхий тоож байгаа шинж байхгүй. Нэг охиныг нь лавар руу шидчих. Крампус ч Максыг шоолоод нэг гараараа хамж аваад тамийн орон руу тонилох гэн дэрдээ зайлуул.
Тэгээд л энэхүү кино маань өндөрлөхөнд хэрдэ гэж бодтол Лазар хүсэл нь биелсэн үү зүүдлээд байсан балаа юу. Аль нь юм бөөмөд орондоо шинэ жилийн өглөөг угтганд ир. Доошо буугаад очтол нөгөө хэд ч зүрхий гэр бүлсэг болчихсон. Бэлгэн задлцгааж байна. Ховардч Максиг хараад том залуу буугаад ирлээ. Бэлгээ задлгээ задлуултал нөгөө нэг хонх нь байж байлгүй л яах вэ? Эрийнхнэнч бүгдээрээ тэр онх руу нараад юу болсноо сансны байсан. Нэг рүүгээ сонио харснаар энэхүү кино маань өндөрлөхөнд ирдэ. За тэгээд таалагдсан бол лайк, subscribe. Дараагийн бичлэгээр уулзтлаа түр баярлалаа.